За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр сэтгэл хөдлөлийн талаар хуваалцнаа. За ийм нэг гоё хүрд байгаа. Сэтгэл хөдлөл гэхээр бид нар баяр, гуниг, уур гэдэг ч юм уу нэг 5 6 хаан сэтгэл хөдлөлийг мэдээж нэрлэж ойлгодог штэ тий. Гэтэл яг сэтгэл хөдлөл маань дотроо ийм олон төрөл байд юм байна. За хэдий ч нэ та сэтгэл хөдлөлийн талаарх үгийн сан чинь баялаг байна. Хэдий ч нэ сэтгэл хөдлөлөө нарийн деталь нэрлэж чадчихээн. Та төдий ч нэ сэтгэл хөдлөлөө ойлгож, зохицуулж чадах нэ. За тийм болохоор би танаас гоё жишээ олгоод за энэ сэтгэл хөдлөлийн хүрдийг тайлбарлая гэж бодлоо. Тэгээд одоо мөсөн уулаар ярих юм бол бидний одоо яг мөсөн уулын маань нэг 5-10% нь л ил ээж идэг штэ тий. Тэгээд яг 90-80% нь одоо ингээд доор далайн доор нуугдсан байдаг шиг бидний сэтгэл хөдлөл бас дотроо ил даалт юм маш юм нарийн бүтцтэй байдаг юм байна. За бид нар ингээд сэтгэл хөдлөлөө ойлгохын тулд хамгийн нэгдүгээр нэрлэж сурах хэрэгтэй юм байна. Бид нар нөгөө монгол хэл дээр үгийн сан дээрээ бага бахасаа тий сэтгэл хөдлөлийн нарийн төрлүүдийг нэрлэж үгээр ингээд заалгаж байгаагүй, ярилцж байгаагүй учраас маш ерөнхий байгаад байдаг. Юу мэдэрч юм хэр зүгээр л гунигтай байна гэдэг ч юм те. Яагаад гунигтай байгаа гэхээр ерөөсөө цаашаа нэрлж ярьж чаддгүй. За тэгвэл энэ дээр гоё жишээ аваад ярив. Бидний ингээд сэтгэл хөдлөл болохоор ямар үүрэгтэй вэ гэхээр ерөөсөө л сэтгэл хөдлөл гэдэг маань таны дотоод харилцаа холбоо гэсэн үг. Танд мессеж хүргэж байгаа гэсэн үг. Утсан дээр чинь ч юм уу ингээд нөө мессеж ирдэг штэ те ингээд мэдээлэл ирдэг шиг таны дотроос ирж байгаа мэдээлэл дохио гэж ойлгож болно. Тэгэхээр муу сэтгэл хөдлөл, сайн сэтгэл хөдлөл гэж байхгүй. Ерөөсөө л бүх сэтгэл хөдлөлүүд хүлээн зөвшөөрөгдсөн байт юм. Хүний мэдэрч болох бүхэл сэтгэл хөдлөл утга учиртай, үн цэнтэй байх нэ. Харин тэр сэтгэл хөдлөл дотроос бид нар хэрэгтэй мэдээллийг аваад тий одоо машинаар бол машины хянах самбар дээр за тосмаасл чинь дууслаа. Тий одоо тосмааслаа солиорой гэд мэдээ ирэхэд нь уурлаа шилээ хагалчаад машина барьдгүй штэ тий. Окей. Миний машинд нэг юм хэрэгтэй байгаа мэн гэд тэр мэдээллийг аваад тосмааслаа сольдог шиг сэтгэл хөдлөлт яг л тэгж хандах хэрэгтэй. Хэрвээ ингээд би таагүй мэдрэмж мэдрээд одоо сөрөг сэтгэл хөдлөл хүн төрж болно штэ. Тэгэх юм бол чи одоо ямар хаашийн дандаа л уурлаж ах юм. Бити уурлаад байл та гэд өөрийгөө ингээд загнаад сэтгэл хөдлөлөө хүчээр дарах биш. Окей. Миний уурлж байна гэдэг чинь надад нэг тохио штэ. Миний дотор ямар нэг юм болохгүй байгаагийн шинж байх нь тэр нь одоо юу ч гэж болно. Уур гэхэд л маш олон утгатай. Жишээ нь таны хувьд шудраг бус үйл явдал тохиолдох юм бол хүн уурлах хэрэгтэй те. Энд чинь яг зөв reaction хариу үйлдэл аахгүй. Шудраг бусын эсрэг хүн уурладаг. Эсвэл таны хил хязгаар зөрчигдөөд байгаа үед бас хүн ууралж болдог те. Таны хүндлэхгүй хязгаарлууч чинь хэр ороод ах юм бол хүн уурлах хэвээр. Уурлах нь тодорхой те. Эсвэл яагаад уурлж болох вэ те? Голдуу бас уурладаг дийлэх шалтгаан нь хүний хэрэгцээ хангагдаагүй үед бас уурлж идэг те. Тэр нь физиологийн хэрэгцээ байж болно, сайн унтаж амраагүй байж болно, өлсөөд бас хүмүүс уурладаг те. Хоол унд сайн идээгүй ч гэж болох нь. Эсвэл сэтгэл санааны хэрэгцээ нь хангагдаагүй байж болно. Хайртай дотны хүн нь таныг ойлгоогүй ч юм уу те. Эсвэл хүссэн хүлээлтэнд хүрээгүй ч юм уу. Ингээд маш олон шалтгаанаар ууралж болох нь штэ. Яг үн шиг та сэтгэл хөдлөлөө маш гоё таньж сураад нэгтэн таних хэрэгтэй юм. Тэр хянах самбар дээр жоо дохиог хараад за хоёрт нь тэр дохиог нэрлэж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөл маань би яг юу мэдрээд байгаа гэхээр мэдгүй. Өстой шал сонь сахилаа мэдгүй нэг юм болохгүй байна гэд ингээд ерөнхийд нь яваад ах юм бол та тэгэл яваа л. Тэр асуудлаа шийдэж чадахгүй. Тэгэхээр яг юу нь болохгүй байгаа юм бэ гэдгээ ойлгоод нэрлээд тэрийг үгийн сангаар ингээд нэрлэх нь сэтгэл хөдлөл талаасаа маш чухал гэдэг юм. Тухайн сэтгэл хөдлөлийг нэрлэх үед тэр сэтгэл хөдлөл танигдаад бас хүчгүй болж идэг. Маш хүчтэй юм тарих өөрөө тийм тодорхойгүй мэдрэмжинд стрессддэг байгаа байхгүй. Тэгэхээр би ядаж ингэж байгаа юм байна шүү дээ ойлгочих үед дараагийн нэг шат цаашаа тэр сэтгэл хөдлөлтэй ажиллах зам мөрөн нээгдэж ах нь шүү дээ. Ер нь л тэгж ойлгож байна. За тэгээд тэгвэл сэтгэл хөдлөл гэдэг маань бидний дайсан биш юм байна. Сэтгэл хөдлөл тодорхой зорилготой байдаг юм байна. Надад мэдээлэл хүргэх зорилготой байдаг юм байна гэдгийг ингээ ойлгочлоо тий. За сэтгэл хөдлөлүүд маань дотроо таагүй сэтгэл хөдлөл, тааламжтай одоо сэтгэл хөдлөл гэж байдаг ч гэсэн одоо тэн дотор муу мэдэрч болохгүй сэтгэл хөдлөл ч юм уу буруу сэтгэл хөдлөл гэж юрөөсөө байхгүй бүх сэтгэл хөдлөл хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
За тэгээд бид нар ингээд хүн ч гэсэн ингээд бүх хүн хүлээн зөвшөөрөхийг хүсдэг штеп. Бүх хүнээр хүлээн зөвшөөрүүлж ингээд хайрлагдахыг хүсдэг шиг бидний сэтгэл хөдлөл бас хүлээн зөвшөөрөгдөхийг биднэрээр хүлээн зөвшөөрөгдөхийг хайрлагдахыг хүсэж идэм байна. Тэгтэл бид нар олон тохиолдолд энэ сэтгэл хөдлөлийг би мэдрэхсгүй, би гомдохсгүй, би гомдоогүй гэдэг ч юм уу өөртөө ингээд үнэнч шудраг хандаж чадахгүйгаас тэр сэтгэл хөдлөлийг ингээд үүсгэж дарах, няцаах, хүчээр дарах гэж оролдох зэргээс болоод тухайн сэтгэл хөдлөлүүд маань ингээд хэвийн одоо процессор одоо ингээд цаг агаар шиг нар гараад үүл гарч бороо ороод ингээд солигдоод ингээд явдаг шиг тэр процесс хэвийн явагдах тэр одоо физиологийн үйл явцыг бид нар ингээд заримдаа гацаачих. За тэгээ нэг сэтгэл хөдлөлтөөрөө ингээд гацаад тэгээ тухайн нэг сэтгэл хөдлөл маань ингээд биний ерөнхий мууд миний одоо амьдралын олон жилд ингээд намайг дагаад ингээд явж ах. Тэр сэтгэл хөдлөл мүүдээсээ гарч чадахгүй. Ерөөсөө л нэг юм гунигтай эсвэл байнга ууртай байдаг тийм бүр зуршилтай болчдөг байгаа байхгүй юу. Тийм учраас энэ сэтгэл хөдлөлийг ингээд шийдэж сурах нь маш чухал юм аа. Тэгээ та нар IQ буюу сэтгэл хөдлөлийн чадамж нь IQ-тай адилхан энэ тэнцүү маш чухал хүний амьдралын амжилттай амьдрах зорилгоо биелүүлэх хамт олонтойгоо ойлголцоход ямар чухал вэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлдэхгүйгээсаа мэдж байгаа сонссон бах. За тэгвэл шууд олон юм уншихгүйгээр гоё жишээ татаад шууд ярилцаад явчих. За минийх болохоор англи хэл дээр байгаа. Тэгээд монгол хэл дээр бас ийм гоё сэтгэл хөдлөлийн хүрдүүд ингээд хэвлэгдээ гарсан бол манай бас комент хэсэг дээр гоё бичээд туслаад өгөөрэй, хаан зардаг ямар газраас авч болох вэ бас мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд за эндээс ингээ харъя. За хамгийн төв хэсгээс хэлж байгаа. Энэ төв хэсэгт ингээд ерөнхий сэтгэл хөдлөлүүд байгаа байхгүй юу? Одоо суур сэтгэл хөдлөл, core сэтгэл хөдлөлүүд. За ууртай, гунигтай, баяр хөөртэй гэх тээ. За эндээс нийтүүлээ нэгийг сонгоод тэрийгэ задалж жишээ олгож ярилцаж үзье. За жишээлбэл баяртай. За өөдрөг гоё сэтгэл хөдлөлийг сонгоё л доо. Баяр хөөртэй байна. Та өнөөдөр юу мэдэрч байна? За ерөнхийдөө би happy байна шүү. Баяр хөөртэй байна гэвэл энэ шар өнгөөр тэмдэглэгдсэн. Энэ хэсгийг харж болох нь. За тэгвэл ингээд шар өнгөөр тэмдэглэгдсэн энэ хэсэг маань цаашаа задраад ингээд явж байгааг харж байна те. Эхний анхдагч ерөнхий сэтгэл хөдлөл маань баяр хөөртэй. За баяр хөөртэй гэдэг маань маш ерөнхий. За баяр хөөр маань дотроо өшөө ингээд 5 6 7 те задраад явчихж байгаа байхгүй. Дотроо олон төрөл хуваагдаж байна. За жишээлбэл нэгийг сонгоё л доо. За энэ дээр баяр хөөртэй байгаа дотор контент буюу сэтгэл хангалуун байгаа гэдгийг сонгоч. Тэгвэл баяр хөөртэй байх шалтгаан маань би сэтгэл хангалуун байгаа учраас баяр хөөртэй байж болох юм байна. Эсвэл би хүлээн зөвшөөрөгдсөн учраас баяр хөөртэй байж болох юм байна. Эсвэл сонирхолтой байна. Хийж байгаа зүйл маань сонирхолтой байгаа болохоор баяр хөөртэй байж болох юм байна. Эсвэл гоё хөгжилтэй байгаа, гоё тоглож байгаа болохоор баяр хөөртэй байж болох юм байна. Эсвэл би ингээд өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байгаа болохоор баяр хөөртэй байж болох нь байна. За trust буюу одоо итгэл найдварыг мэдэрч байна те. Би амар тайван байгаа учраас баяр хөөртэй байна гэдэг ийм олон төрөл байж болох нь шүү дээ. Тэгвэл та яагаад баяр хөөртэй байгаа юм бэ гэндээ сонгох нь. За тэгвэл би нэгийг сонгоё л доо. Сэтгэл хангалуун байна гэд. За энийг сонгох юм бол сэтгэл хангалуун байгаа маань үртэл дотроо задраад ингээд ийм олон төрөл болоод сэтгэл хангалуун байгаа шалтгаан маань те би free буюу эрх чөлөөтэй байгаад байгаа сэтгэл хангалуун байж болох юм. Ямар нэгэн сэтгэлийн дарамтгүй те. За ийм гоё чөлөөтэй байна гэж мэдэрч болох нь. Эсвэл joyful буюу ийм баяр хөөртэй хөгжилтэй байна те. Гих мэдчихлээ ингээд миний одоо баяр хөөртэй байгаа маань дотроо би сэтгэл хангалуун байгаа учраас сэтгэл хангалуун байгаа шалтгаан маань гэх юм бол би хийж байгаа ажил маань юм сонирхолтой, бүтээмжтэй болохоор би баяр хөөртэй байна гэдэг ч юм уу ингээд маш нарийн ингээд цаашаа задраа явж байгаа. За тэгэхээр хүний сэтгэл хөдлөл чинь ийм олон төрөл. Тэгээ гол нь энэ үгнүүдээ нарийн сэтгэл хөдлөлүүдээ гоё нэрлээд монгол үгийн сангаараа ингээд нэрлээд ярьж зааших юм бол энэ маш чухал байгаа. Сэтгэл зүйн талаасаа тэр сэтгэл хөдлөлийг үгээр нэрлэж хэлэх нь маш чухал ач холбогдолтой байд юм байна. За ингээд би сэтгэл хөдлөлөө ямар ч лсэн таньчлаа эхний ээлжинд те. За тэгээ нэрлэлчлээ. За тэгээ тэр сэтгэл хөдлөлтөөгөө танилцчихлаа. Тэгвэл одоо тэр сэтгэл хөдлөлийг би энийг мэдрэхсгүй гэдээ одоо одоо таагүй сэтгэл хөдлөл авах юм бол тэрнээс ингээд үүсгээ зүхтаах биш те. Окей. Би it's okay to be not okay гэдэг шүү дээ. Зүгээр биш байх нь зүгээрээ гэдэг шиг ингээд тэр таагүй сэтгэл хөдлөлөө хүртэл ингээд аюу гоё embrace хийгээд хүлээн зөвшөөрөд хучиж хүлээж авах нь маш чухал гэдэг юм. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрч авсныхаа дараа тэр сэтгэл хөдлөлтөө гоё танилцах нь шүү дээ. Яг ингээд найзтайгаа цай уугаад
сандал дээр суугаа ярилцж байгаа юм шиг. За наашир нөхөр юу болохгүй байна? Яагаад чи ингэж гэдэг шиг ингээд тэр сэтгэл хөдлөлийг үүсгэж нягцааж дарахгүйгээр гоё тэр сэтгэл хөдлөлтөө танилцах нэ. За ингээд танилцах үед маш олон бас ийм саадууд гарнаа. Бид нар чинь нөгөө ийм нарийн бүтцтэй бидний одоо копинг механизм буюу дасан зохицох өөрийгөө хамгаалах чадамж ингээд хүн болгонд маш сайн байгаа, хөгжсөн байгаа. Тэгээ эннийхээ улмаас бидний сэтгэл хөдлөл маань ийм анх дахь сэтгэл хөдлөл, хоёр дахь сэтгэл хөдлөл гэдэг ингээд дамжаад явт юм байна. За яагаад тэгдэг вэ гэхээр анх дахь сэтгэл хөдлөл маань яадаг вэ гэхээр бидний ерөөсөө шууд бодол оролцохгүйгээр анхны сэтгэлдээ шууд төрж байгаа яг тэр үнэн primary reaction гэдэг аахгүй. Эхний одоо яг үнэн сэтгэл хөдлөл байгаа. Тэн дээр ерөөсөө хамгийн чухал мэдээллүүд байдаг. Жишээ нь одоо ингээд та бид нар юу гэдэг нь те бидний нөгөө нэг амь хамгаалах зүүн мэдрэлийн систем маань ингээд ажилладаг штэ. Гинтээ аюул гарч ирэх юм бол гинт ингээд алхаа авчихсан чинь машин гараад ирэх юм бол зог тусаад ингээд бие хамгаалаад те fight flight буюу тэр нөгөө зүхтах тэмцэх reaction үзүүлээд ингээ айх тэ цочих ийм сэтгэл хөдлөлүүд болохоор анх дахь сэтгэл хөдлөл байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ дээр бол бодол орж амждггүй маш хурдтай явагдаж идэг. 1 секундээс хурдан 100 миллисекундын хурдтай ингээд тэр хүн маань мэдрэлийн систем маань дохио аваад ерөөсөө аюул гэдэг дохиог аваад эхний хариу урал үзүүлж байгаа. Тэр сэтгэл хөдлөлийг анх дахь сэтгэл хөдлөл гэдэг. За тэгээд тэр сэтгэл хөдлөлийг мэдрээд хүн яадаг вэ гэхээр цаашаа тэр сэтгэл хөдлөл дасан зохицоод хувьсдаг юм байна. Хоёр дахь сэтгэл хөдлөл болдог. За яагаад ингэж өөрчлөгдөж байгаа гэхээр хоёр дахь сэтгэл хөдлөл гэдэг нь ерөөсөө энгийнээр бол та өөрийнхөө мэдэрсэн тэр эхний сэтгэл хөдлөлтөө юу мэдэрч байна. Өөрийнхөө мэдрэмжийг мэдрэхэд танд ямар мэдрэмж төрж ийн вэ гэдэг утгатай гэсэн. Жишээ нь одоо би миний эхний сэтгэл хөдлөл жишээ нь ичхүүр байлаа штэ. Ичих би самбарын өмнө гараад ангийнхандаа хичээл ярьж байхдаа нүүр улаагаад ингээд ичхүүр мэдэрлээ. Хүүхдүүд намайг шооллоо. За тэгэх юм бол би ингээд ичсэн гэдэг маань миний яг үнэн эхний сэтгэл хөдлөл. Гэтэл би ичж байгаа өөрийгөө хараад ичж байгаа өөрийгөө мэдрэхдээ би дахиад нэг өөр сэтгэл хөдлөл мэдэрч байгаа байхгүй. Миний уур хүрч байгаа байхгүй. Уур хүрээд яхаараа намайг шоолтгийн эсвэл би өөртөө уурлна. Ямар тэнийг энэ асуултанд хариулж чадахгүй байхтай яадин гэдэг ч юм уу те. Өөрийгөө эвгүй байдалд оруулчлаа гэд ууралдаг ч юм уу. Тэгэхээр би нөгөө ичхүүрээ дарж нуухын тулд өөрийгөө хамгаалахын тулд уур гэдэг хоёр дахь сэтгэл хөдлөлийг сонгоод тэгээ уураар өөрийгөө илэрхийлж харуулж болно. Өөр хин нэгэнд ууралж болох нь байна. Тэгэхээр энэ хоёр дахь сэтгэл хөдлөл гэдэг нь ер нь бол яг тэр үнэн эхний сэтгэл хөдлөлийг бодвол бас маск гэж нэрлэдэг. Одоо өөрийгөө хамгаалахын тулд би эхний сэтгэл хөдлөлөө илэрхийлж үзэн штэ тий. Тэгэн гут эргэн тойрон маань жишээ нь яаж хүлээж авч ийн тий. Жишээ нь хүүхэд бас тэгдэг байхгүй. Эхлээд ингээд та нар анзаарч ирсэн бол жоох хүүхэд ингээд тоглоомоо тоглож байгаа л ингээл юм шидэж үздэгтэй. Тэгэл эцэгийнхаа царайг хараад реакшныг харж үздэг. Уурлах нь уу, яах нь уу гэл янзын үзэл. Тэгэн гот янз бүрээр эргэн тойрны хүмүүс нь хүлээж авч болно. Зарим хүмүүс хөө чи яа тоглоомоо шидээд байгаа ингээд загнах ч юм уу, уурлах юм бол тэр хүүхэд шууд айдаг ч юм уу тий. Өөрөөр ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Эсвэл ингээд тоохгүй байх юм бол тэр одоо анхаарлын татахын тулд дахиад шиддэг ч юм уу. Ингээд хүн харах юм бол хоёр дахь сэтгэл хөдлөл гэдэг маань нийгэм орчиндөө дасан зохицохын тулд тий өөрийнхөө одоо айтайхан одоо өөрийгөө амиа хамгаалахын тулд тэр өмнөх сэтгэл хөдлөлийг хувьсаж харуулж байгаа хамгаалах сэтгэл хөдлөл гэж бас ойлгож болох нэ. Тэр голдуу ер нь бол хүмүүс хоёр дахь сэтгэл хөдлөлөө хүмүүст илэрхийлдэг, бас хуваалцдаг. Тэгээд яг сэтгэл зүйчтэй ч юм уу ингээ ярилцахаараа тэр одоо уурлаад байгаа гэдэг маань таны яг үнэн ихний сэтгэл хөдлөлтөөс л энэ уурын цаана өөр олон шалтгаан байгаа. Тэр мөсөн уулын цаатал руу орж идэг. Ичхүүр байх, эсвэл айдас байх тий. Ялангуяа эрэгтэй хүмүүс илүү их ууртай байдаг штэ тий. Ууртай эмэгтэй хүмүүс эсрэгээр илүү их одоо уйлал, гомдоод идэг. Хосын харилцаанд ингээ харангууд соёлын нөлөөнөөс болоод ч юм уу хүмүүжлээсээ болоод эрэгтэй хүмүүс олон тохиолдолд нөгөө айдас, ичхүүр мэдэрсэн гэдгээ одоо ойлгож илэрхийлж чадамж нь муу байснаас болоод бүхэл одоо тэр айдас ичхүүр энэ мэдрэмжүүд дээрээ уураар илэрхийлж хариу үйлдэл үзүүлээд идэг. Тэрийгэ мэдрэхээрээ ууралдаг. Одоо ууралж гаргадаг гэсэн. Эмэгтэй хүмүүс болохоор голдуу зарим эмэгтэй хүмүүс уурлахаараа бүр уйлдаг. Тэгэхээр
одоо нөгөө нэг уйлж байгаа нь тэр хүний хувьд ямар ч утгатай ажиллах юм шиг зөвхөн гунигтай болохоор гомдохороо биш. Зарим эмэгтэй хүмүүс уураа илэрхийлэх одоо бага наснда ууралсан үед нь ээж аав нь одоо тэр мэдрэмжийг хүлээж авч чаддгүй байсан ч юм уу. Эргэн тойрны орчинд нь уурлах эрх байгаагүй, сэтгэл хөдлөлийн маш дардаг, хүчтэй дардаг байсан бол тэр хүн бүр уураач яаж илэрхийлгээ мэдгүй тэгээ нүлэмсээр гарах жишээ нэ тий. Тэгэхээр ингээд хүний сэтгэл хөдлөл дарагцаар агаад ингээд бүр юм ерөнхий байдал руу ингээд шилжчихдэг байгаа аахгүй юу. За тийм байна. За тэгээд ингээд анхдагч хоёрдогч гэдэг ийм сэтгэл хөдлөл байд юм байна гэдгийг тодорхой хэмжээнд ойлголт авчлаа штэ тий. Тэгээ үүнээс гадна бас нэг та бүхэндээ ярих зүйл нь юу байна вэ гэхээр бидний бас нөгөө maladaptive emotion гэж байгаа даахгүй юу. За энэ нь болохоор юу хэлээд байгаа юм гэхээр бидний одоо ингээд хувьсан дасан зохицсон сэтгэл хөдлөл тэгээд энэ сэтгэл хөдлөл нь тийм зохистой одоо болж байгаа үйл явдалд тийм таарамжтай сэтгэл хөдлөл ерөөсөө байдаггүй. Тухайн үйл явдалд таархааргүй одоо хит их ч юм уу эсвэл хит сул эсвэл ингээд бүр эсрэг сэтгэл хөдлөл төрөх ч юм уу те ийм тухайн орчин нөхцөл үйл явдалтай таарамжгүй сэтгэл хөдлөл таны дотор удаан хугацаанд ийм тодорхой давтамжтайгаар ийм цикл шиг паттерн шиг ингээ байнга амьдралд чинь тохиолдоод мэдрэгдээд байхыг хэлж байгаа. За тэр нь голдуу юутай холбоотой гэдэг вэ гэхээр бидний амьдралдаа туулж одоо авсан сэтгэлийн шарах нөгөө траума гэж яриад байгаа тий шийдэгдээгүй асуудлууд сэтгэлийн шархууд байна. Тэгээд сэтгэлийн одоо юу гэдэг гүн ичхүүр айдас тий гомдол энэ зүйлүүд маань бидний ерөнхий сэтгэл хөдлөлд нөлөөлөд бидний ерөнхий одоо байнгын мэдэрдэг сэтгэл хөдлөл гэж байдаг те тогтон тэр байнга мэдэрдэг сэтгэл хөдлөл ерөнхий мууд тэр зүйлд маань сэтгэлийн одоо мэдрэмжинд ингээд давмгаалдаг тийм сэтгэл хөдлөл болчдөг юм байна. За жишээ нь гэх юм бол юу вэ гэхээр таны амьдралд ингээд бага наснд чинь ингээд маш гунигтай одоо үйл явдал тохиоллоо гэж бодъё. Тэгээд тэр гунигаа тайлж чадаагүй. За хайртай хүнээ алдах ч юм уу те гашуудлаа илэрхийлж процессэлж чадаагүй. За эсвэл ингээд маш хүчтэй ичхүүр мэдэрсэн те ингээд тэр ичхүүрээ болоод өөрт нь худал итгэл үнэмшил үүссэн. Би бол ийм ичхүүртэй хүн юм байна. Би бол хангалттай сайн биш. Би одоо ийм мяа гэдэг ч юм уу ингээд би бусдаас муу гэдэг ч юм уу ийм итгэл үнэмшилт нь хүртэл нөлөөлөд өөрийгөө үнэлэх хүнлэмжинд нь нөлөөлсөн ийм сэтгэл хөдлөлүүд яадаг вэ гэхээр маш тогтвортой алга болж өгдөггүй. Амьдралынхын турш насан туршид нь ингээд 20 30 40 жил хүртэл ингээ хүнийг дагаа явцсан хаана амьдарч байгаас нь үл хамааран те ажлаа сольсон ч орчноо сольсон ч гадаад явсан ч найз нөхдөд сольсон ч нөгөө доржоод бол маань солигдсон ч гэсэн нөгөө хүмүүстэй харилцаанд гардаг таагүй сэтгэл хөдлөл нь давтагдаад идэг нэг юм паттерн хэв дартсанд орцсон. Байнга л за хүмүүс намайг угаасаа сонсдгүй мөө, намайг ойлгодгүй юм гэдгийг мэдрэмжийг байнга шинэ хүмүүстэй танилцсан ч мэдрээд идэг. Эсвэл хүмүүс дандаа л намайг шүүмжилдэг. Ингээд би ингээд хангалтгүй муу байдаг те би өөртөө итгэлгүй гэж боддог ч юм уу. Эсвэл ингээд хүмүүс надад итгэдэггүй ч гэдэм үү би хүмүүст эсвэл ингээд итгэх хинт ч би ингээд итгэхгүй байна итгэж чадахгүй байна гэдэг ч юм уу ингээд ийм таны итгэл үнэмшилт хүртэл нөлөөлцөн таны харилцаан дээр амьдрал дээр байнга давтагдаад байдаг ийм таагүй сөрөг тогтвортой сэтгэл хөдлөл тань байгаад байгаа бол энэ нь юуны тохио вэ гэхээр таны магадгүй зүрх сэтгэлд ингээд бүрэн шийдэгдээгүй сэтгэлийн шарах байх боломжтой юм байна. За тэгээд тэр одоо бага наснд ч юм уу олон жилийн өмнө болсон тэр таагүй үйл явдал дээр танд сэтгэл хөдлөлтөй ч холбогдсон итгэл үнэмшил бий болцсон байх вэ. Тэр итгэл үнэмшил бол арилахад ингээд маш хэцүү хүчтэй хүнийг ингээд удирдаад идэг. Амьдралд нь сөргөөр нөлөөлөд идэг. Таныг ингээд хөгжүүлдэггүй, урагшлуулдаггүй. Ингээд нэг чигтэн бариад гацаагаад идэг. Тэ эрсдлийнхээс айдаг. Хүмүүс намайг юугээ бодчих юм би чадахгүй бол яах юм гэдэг ч юм уу ингээд урагшаа хөдөлж өгдөггүй те эрсдлийнхээс айдаг. За тэгээд эсвэл ингээд нөгөө хүмүүстэй харилцахгүй өөрөөгөө ингээд тусгаарлах тийм
зүйл рүү ингээд таны хөтэлдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар амьдрал чинь юм тустай биш, сайн биш ингээд сөргөөр нөлөөлөд байгаа. Тогтвортой тийм сөрөг сэтгэл хөдлөл танд байгаад байгаа бол за ямар ч хүмүүстэй харилцсан ер нь бол ингээд маш их гомдол төрөөд байгаа бол тий эсвэл хин нэг нь таныг бүрэн ойлгохгүй юм шиг санагдаад байгаа юм бол таны дотор ийм шийдэгдээгүй сэтгэлийн шарахтай холбоотой таны одоо юугүй гажуудсан итгэл үнэмшлийг үүсгэсэн тэр итгэл үнэмшилтэй холбогдчихсан юм сэтгэл хөдлөл байх боломжтой. За энэ нь бол бага насны сэтгэлийн шарах трама ийм зүйлүүдээс болоод үүсчихдээ юм байна. Тэгээ та тийм зүйл байгаа бол бас мэржлийн хүний тусалцаа дэмжлэг аваад тэр гацаанаасаа гараад тэр байнгын ингээд нэг юм манан үе шиг таны дотор байгаад идэг таагүй сэтгэл хөдлөлийг шийдэж явуулах нь маш чухал шүү гэж бас сануулмаар байна. Түүнээс бол хүн бол ер нь бол энэ бүх төрлийн сэтгэл хөдлөлийг бол ингээд мэдэрч болно шүү дээ. Тэгээ мэдрээд ингээд тэр зүйл таны дотор гацаад тань ингээд хойш татаад амьдралын чанар чинь нөлөөлөд байгаа биш бол энэ бол хортой биш. Тэрийг ингээд таниад мэдрээд тэр сэтгэл хөдлөлийг тавьж явуулаад тэ ингээд зохицуулаад дараа нь ингээд цоо шин мэдрэмжүүд таны дотор төрөөд амьдрал ингээд цаашаа өргөлөө явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол нормал. Харин таны дотор гацсан юм шиг байнгын доктортой сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмж төрөөд байгаа. За тэгээ тэр сэтгэл хөдлөл мэдрэмжтэй ч холбогдсон сөрөг итгэл үнэмшил танд байгаа бол за эн чинь таны дотор шийдэгдээгүй сэтгэлийн шарах байх боломжтой гэсэн тохиол байх нэ. Тэгээд тийм зүйл байгаа бол бас эртгэн бас шийдээрсэ. Тэгээд амьдралаа гоё чөлөөлөөд урагшаа ингээд хөдлөөсэй гэж би та бүхнээ бас хүсмээрээ. За тийм ээ. Тэгээд өөр энэ дээр бас гоё хүүхдүүдэд болохоор хүүхдүүд маш юм хөөрхөн юм, хүүхдэд таарсан юм сэтгэл хөдлөлийн бас өөрийнх нь хүртүүд байдаг тий. Тэгээд энэ зүйлийг бас бүтээлчээр ээжүүд, аауд маань гэртээ хүүхдтэйгээ хамт хийж болохоор байгаа. За энэ нь яадаг вэ гэхээр айгуу гоё ингээд сэтгэл хөдлөлүүдийг өнгөөр илэрхийлсэн. Өнгөөр илэрхийлдэг гэсэн солонгийн өнгөөр. Тэгээ та хүүхдтэйгээ ярилцахтаа магадгүй өнөөдөр сургуулаас нь цэцэрлэгээс нэрээд миний хүү яасан, юу мэдэрсэн гэдэг ингээ ярилцах гэхээр хитрхи бага насны хүүхд маань бас тайлбарлаж хэлж чаддгүй. Би гунигтай байна, би ууртай байна гэж хэлж бас илэрхийлж чаддгүй учраас тэднийг гоё нээхийн тулд өөрсдийнх нь хүүхдийн хэлээр миний хүү өнөөдөр ямар өнгө мэдэрсэн бэ гэж асуух юм бол гэд хүүхдүүд маш сонирхолтой ингээ хариулдаг байгаа. Өнөөдөр чиний мэдэрсэн мэдрэмж ингээд ямар өнгөтэй адилхан юм шиг байна гингууд ээжээ би шар эсвэл улаан цэнхэр гэд хариулах нь. Тэнгуут ингээд за ингээд цэнхэр өнгө тий энэ бүдэг цэнхэр мэдэрсэн бол ингээд 50 байсан юм байна шүү дээ тий. Миний хүү ингээд өнөөдөр 50 байсан юм уу гэд ингээд асуугаад за эсвэл ингээд тод цэнхэр өнгө тий сайд буюу гунигтай байсан юм байна. За эсвэл ингээд маш сэтгэл хөдлөлд excited болсон юм байна тий. Ийм баяр хөөртэй байсан. Гих мэтлэнгээ сэтгэл хөдлөлүүдээ гоё өнгөөр өнгөнийхөө дараа тэр тохирсон тэр царайны хувиралтай дүрсээр ингээд ярилцаж болно. Ууртай байсан гэх юм бол окей. Тэгээ хүн ууралж болно. Уурлангуут нь ингээд ээж аав нь бас уурлаа. Тэр уурын ингээд дараад байх биш. Энэ бол нормал хүн ууралдаг тий. Ингээд уурлах ийм шалтгаан байдаг. Миний хүн ингээд ууралсан юм байна штэ. Гэхдээ ууралсан гэдэг маань буруу зүйл биш. Чамд уурлах шалтгаан байгаа учраас уурлаж байгаа. Уурлж хүн болно. Гэхдээ уурлж ийнгээд одоо бус түүхтийг зодоод ч юм уу эсвэл муухай үг хэлээд уураа тэгж илэрхийлж болтгүй маа. За хүн уурлсан бол чи ингээд хэсэг ингээд тайвшраад те хүнд өөрийгөө ингээд зүгээр илэрхийлж сурах хэрэгтэй гэдгийг ингээд хүүхдэд багаас нь зааж өгөх юм бол тэр нөгөө IQ буюу сэтгэл хөдлөлийн чадамж нь багасаа гоё хөгжөөд явчихна гэсэн. Тэгээд за тэгээ энэний одоо сэтгэл хөдлөлөөр дамжуулаад бүр бүхэл бүтэн тэр хүүхдээ ингээ гоё зүрх сэтгэлийн нээж ярилцаж болно те. Өнөөдөр юу болсон тухай, яагаад дуртай байсан тухай гэд ингээд хүүхэд ийм бүтээлч байдлаар ингээд тоглоомоор дамжуулан маш сайн нэгдэж ярьдаг. За тэгээд гоё та нар монгол хэл дээр гоё ийм сэтгэл хөдлөлийн хүрд мөр таан зардаг байдаг мэддэг мэдээлэл байгаа бол гоё доор комент хэсэгт нэгэндээ бичээд өгөөрэй гэж хүсмээрээ. Тэгээд за миний ярих зүйл ерөөхдөө ингээд дуслаа. Тэгээд сүлд нэлэхэд болохоор өөртөө гоё юм зөөлөн нийт сэтгэлээр хандаарэ. Тэгээд бид нар ингээд олон тохиолдолд сэтгэл хөдлөлөө маш их дардаг, үүсгдэг.
Тэгэд өөртөө айгу хатуу ханддаг штэ. Гэтэл бидний сэтгэл хөдлөлүүд биднэрт өөрсдөд маань хүлээн зөвшөөрөгдөхийг ойлгохыг хүсэж идэг. Тэгээ тодорхой нэг мессеж дамжуулж идэм байна. Тэгэхээр та тэр сэтгэл хөдлөлөө дайсан гэж хүлээж авч айд цочилгүйгээр маш тайвнаар таниад нэрлээд хүлээж аваад тэр сэтгэл хөдлөлүүдийнхаа цаана байгаа тэр утга мессежийг би яагаад уралсан бэ? Миний хэрэгцээ хангагдаагүй юу? Ямар хэрэгцээ минь хангагдаагүй юм бэ? За бид үл яаж хангаж болох вэ гэд өөртөө ингээд туслаад сэтгэл хөдлөлөө зохицуулаад сурах юм бол бид нарын одоо амьдралд маш хэрэгтэй бидний ажлын чадамж бид нар ингээд амжилттай амьдрах үндэс бүх харилцааны үндэс хин нэгэнтэй муудалцаж одоо таагүй сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлж гомдоох харилцаагаа таслах биш харин тэр сэтгэл хөдлөлөө зохицуулж хүмүүстэй эв түнчинтэй байх одоо юу гэдэг гэр бүлийн сэтгэл хөдлөлийн судлаач нар хэлэхдээ гэр бүлийн аз жаргалын хамгийн суур одоо үндсэн зүйл бол гэр бүлийн гишүүд маань сэтгэл хөдлөлөө маш одоо үнэнчээр одоо нээлттэйгээр шударгаар ингээд илэрхийлж сурах. Гэхдээ ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр гэж байгаа хгүй. Ингэж илэрхийлж сурахаас тэр гэр бүлийн дотносол хүлээн зөвшөөрөл гэдэг уур амьсгал бүрддэм байна. Бидний гол хийгээд байдаг алдаа маань сэтгэл хөдлөлөө бид нар өөрсдөө хүчирхийлээд байдаг. Би ингэж мэдэрч болохгүй гэдээ арах. Эсвэл хин нэгний сэтгэл хөдлөлийг хүчирхийлээд байдаг чи юундаа уурлаад байгаа ингээ хүүхдээ дахиад уурлаж ахт нь загнаад уурлаад ах ч юм уу эсвэл өөрөө ууртай байхдаа хин нэгнийг хүчирхийлдэг үгээр муухай хараадаг хин нэгнийг загин зоддог ч юм уу ийм ямар нэгэн хүчирхийлэл оролцуулахгүйгээр тайван арга замаар ийдгээр тэгээд бас нээлттэйгээр ингээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж шийдэж зохицуулж сурах ийм IQ чадвартай болцгоё. Тэгээд энэ зүйл дээр бас шин сургаг мэдээллүүдээ бас үргэлжлүүлээд YouTube сувгаараа хуваалцаад байх болно. Тэгээ өнөөдрийн үед бол энэ байла. Тэгээ та бүхэн маань ойлгосон, сонссон зүйлдээ санал нийлж байгаа, нийлэхгүй байгаа тэр зүйлүүдээ гоё комент хэсэгт бичээрэй. За тэгээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.